эд хөрөн, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц хамаарагдана гэсэн байгаа юм да. Тодорхой эрх хүртэл орсон байна. Дөөхөө минь юм нийлбэг боловч хуулийн даанч чанга хатуу идэх юм штэ. Надад жаахан зоос байна санч. Тэрнийгийн иш тантай түншлэж арвж болгоснаатай. Дөөхөөгийн төмөн зөв. Татвар төлөгч нь юм байж таарах. Монгол улсын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэд харьяалалгүй хүмүүс аж ахуй нэгжүүд. Зөв. Чанганч чанга юм аа. Танайхаа юу гэдэг вүлээ? Хуулийн цоорхоч гэдэг. Тэгвэл хүний цоорхоч гэж бас байдаг. Танай татварын ноёд зоосонд дор тайлбарч таарна да. Дөөхөч ухаантай байна шүү. Ямар татвар төлөгчийг татвараас чөлөөлдөг юм болоо? Тав тэрэг л авч чөлөөлөхгүй. Тэгээд яах гэж? Хүүхдийн хүнстэй жилийн зөвлөл дүрлдэг. Эсвэл тахир татвар хүмүүс ажилдаг. Нөгөө нэг хувилбар нь өндөр наснуудын санаачилсан пүүс компани олмоор байна. Тэр чи зовлонтой доо. Зоосыг зовж арвж болдог гэдэг. Өрөөндөө баригдаж өтөнд идэгдсэн пүүс компани ол. Юу хэлбэг? Тэрэлэлбэг дээ. Хаяг жаяг хэр нэрийг бол. Нэр дээр нь ноос нодор гаргаж байхад гарын дор шүт. Зоосны эзэн хэн болох юм тэгээд? Би. Та. Хар газрын агаар чинь баашин дотор хөрлөөр юм гэж. Энэ үед тэр нэг юм буудлах юм байгуулсан юм. Над шиг 8-ч хүнд бол нууцхан буудал дээр. Хүний хөлөөс зайдуу аятайхан газар шүү. Төвийн том буудлууд хэцүү. Ядахтал тань шиг зоос мөнгө ариунтай хүнийг нөгөө янхуу хүүхнүүд нь антахгүй шүү дээ. Чихмаа. Чихм. Балан дээр суусан ялаа л гэсэн үг. Гадна талдаа шавард дуусаагүй ч гэсэн дотор талдаа бол диваачин гэсэн үг юм аа. Энч. Ухаан. Аянтаа. Юу? Татварын байцаагч ирлээ. Юусэн өрлөг буудлын эзэнт. Нөгөө юндан чинь. Юндан гоого гэдэг юм. Заримдаа цэцэг дэвсэн гуйлгачин ч гэдэг юм. Хөрлөгөө чадтаа. Төр ийм өрлөгтэй бол модоо өрнөж. Тийм л дээ. Үгүй гэхдээ би Гайгүй айлтгүй. Хамгийн гол нь нүүр өгч болохгүй шүү. Цаа чинь цэцгээ тэрэл ороод ир. Энэ үед нас даргаыг нь оолж. За. Өрөөндөө оч. Орхоо. ороо. Сайн байна уу? Сайн. Юусэн өрлөг компани захирал юунтэй? Таныг би таних юм байна. Энийг танд. Юус өрлөг үлээ. Өрлөгөө чаддуу. Өрөнд баригдсан битэн даа бийж. Танах татвараа яах гэж? Юусэн өрлөг зочид буудал барьж байгаа байхгүй. Барилга маань дуустдаг бай.
Ах минь. Ёстой эзүү юм. Та хуулинд юу гэж заасан байдгийг мэдэх үү? Хойлондоо Адилтгах үйлдвэрлэл үйлчилгээ эрхэж байгаа. Татвар төлөгчийн жишгээр татвар ноогдуулна гэж хуулийн заасан байдаг юм да. Юндэн гөөгөө минь. Юндэн гөөгөө. Эн чинь харин хой тамина юндэн гөөгөө нь одоо дуулна. Ижил хоёр шууси ижилдээ туйлаан сууйда. Ингижнийхээ илүү жаргал хаанаас байдим бэ. Энэ одоо аль театрын тоглолт болж байгаа нэ? Юндэн гойл аацагдж байна. Энэ сарын цайлантай танилцсан. Та ягаад татвар төлөхгүй байна? Үгүй дарга юу л да. Эднийхийг Монте-Кристо буудын жишгээр төлөвлөж болох юм шүү дээ. Дарга үгүй нас тугай. Манай буудлын барилга дуустгүй. Манайх ерөөсөө үйлчлэгээ явуулахгүй байгаа шүү. Адилхан 20-20 ортой. 2 дахь хор буудал. Үгүй нас тугай юу л да. Ясуу. Баярлсан шүү. Би явж ээжтэй сүйт өгүүлчихэд ирээ. За юу. Уучлаарай. Би танихгүй сэтгэл дууны хальс авмаар байна. Би танихгүй сэтгэл дууны хальс авмаар байна. Би энэ хальсыг авмаар. Би авах гэж байгаа юм аа. Би ээждээ сонсох гэсэн юм л да. Би ээж хөө юм уу? Миний ээж дуун дуртай юм өгчгөлд. Миний ээж гэсэн дуун дуртай. Миний ээжийн бие муу байгаа юм аа. Өгчгөлдөө. Чи өөр дууны хурдаг авчих. Та нар Бурхан чулууны домог гэдгийг мэдв. Мэдгүй. Тэгвэл энэ хальсыг чинь буцааж өгөхдөө тэр домгийн тухай ярьж өгье. Баяртай. Хөөй! Хөөй! Хөөй залуу! Хөөй! Ямар хачаа юм. Хөөш! Хөөе! Хөөй! Хөөй залуу! Хөөе! Хөөй! Та хүлээж та. Би танаас дуутай хальсаа хизээ авч болох уу? Хальсч яах? Ма чи сэтгэлтэй байл та. Битгий гомдолтой. Ганцхан байсан болохоор Хүн дээж тэгэд хоёр байдаг юм уу? Би чамд Бурхан чулууны домгийг ярьж өгье л доо. Эртээ урдын цагт ганц хүүтэй ээж байж гинэ. Хүн Бурханы оронд эрдэмт суралцахаар лагсыг зоржээ. Хүүгэн явхад нь ээж нь Бурханы орноос хуруун чинээ Бурхан аваад ирээч гэж загчээ. Хүн сүслэн мөргсөөр алсыг зоржээ. Домгийг шоолж болдгүй. үгээ би шатаагүй. Би бас сайн ээжтэй хүн л дээ. Миний ээж үлгэр тех дуртай. Миний ээж дуус хүү хоёрт амиа тавьдаг хүн л дээ. Монгол цаанд. Баяртай. Би татварын албанд ажилладаг. Дараа уулзнаа. Аль минийхөө
Цаа дуснасаа. За. Миний охин нэрээдсэн дуу хоороо олов уу? Олсон. Тэгсэн чинь нөгөө хөгжмийн мухлагт ганцхан байна лээ. Миний охин ч азтай л очиж дээ. Азтай. Ээждээ тэр дуугаа сонсохгүй юм уу? Ичээ. Би ястаа азтай шүү. За, Гэхдээ би тэр залууд өгөөд явуулчихсан. ямар залуу? Яагаад? Надтай танилцсан залуу байхгүй юу? Ээжийнх нь би юм уу хэвтэрт байгаа гэсэн. Тэгээ тэр дуу надаас гуйгаад байхаар нь би өгчихсэн. Дараа нь яаж тэр залуугаа олох юм бэ хөө? Дараа нь тэр татварын газар ажилладаг гэсэн. Алтан тарай компани гурил үйлдвэрлэдэг юм чинь татварын хөнгөлт үзүүлнэ үстэй. За одоох. Байна. Бард байна. За. Гэхдээ та нар чинь хуулиа мэддэг юм байгаа биз дээ. Банк татварын төлбөрийг 12 цагийн дотор гүйцэтгэх ёстой. Юу хуулиар далайлах. Тэгтээ тэргүй бид хуулийн дарангуйлд амьдрах цаг болсон. Хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.5% хүү төлнө. За. Янж ихч. Суугаач. Оо, та чинь татвараа төлчихөө юу? Төлчихсөн. Энд чинь юу лээ? Яах вэ? Мөө өгнийхөө ясыг өндөлзүүлэхгүй л гэсэндээ. Их чинь ингэж явна да. Төрийн албан хаагч хүн бэлгийн зүйл авах. Хөнгөлөлттэй үйлчлэгээ хийхийг хоригдсан байдаг. Майныг далбий. За энэ чинь юу найр наадам болж байдаг үлээ. Гэхдээ би Алтан зул компани татварын тооцоо гаргаж байна. Тийм үү. Долоон бурхан компани татварын тайланг аваад өгөөч. За. Майнуу. Гарида чи чинь дээж намсч байж. Татварын тооцоог нь боддог болсон уу? Үгүй би Яалаач. Тэрэн дээр бах. Йоо. Би ч чамааг бүр хэрэгт хийж шахлаа. За ма тамхи тат. Та энд арай л бага татвар төлсөн байх. Минийхээр бол 6.4 сая төгрөг гарч байна. Хүүшээ гардаа. Харин тийм ээ. Би 500 авдар арих доогуур өнөр борлуулсан шүү дээ. За, та энэ онцгой албан татварын хуулийг унш. За. Үгүй хуулийг ч унссан л да. Гардаа. Чи орой манахаар ороод гараач дээ. Үгүй амжихгүй. За юун сүртэй юм бэ? Би орой завгүй ажилтай л да. Мо найз чинь элэг барих юм унтахгүй мó. Тэгээд яах вэ? Ганц оройч гисэн гангар гонгор гэж ярьж соёл гэж бодсон юм. За. Яй. Гайда хоолндоо. Гайда хоолндоо явъя л да. Хоолндоо. Яа. Дөлжигч гуймхаа мөртлөө голомтхоо гिच үлгэрээр
Хүнээс авсан илсэн чихрээ юм ч хамаагүй хацдаг юм билээ дээ. Должигч орж ирээгүй. Тэгээд юм орж ирсэн. Нэг харилцагч. Энэ лав хараал хийсэн байхаа. За болтоо. Ерөөлч юм бэлүү? За явъя. Сайн байна уу? Сайн уу? За, дууны орхоотой. Сонин сайхан юу вэ? Та чинь хүний дуу авчихад ямар санаа амар хүн бэ? Чи тэгээд яасан хол зугаалж явах юм бэ? Ээж чинь яаж вэ? Ээж үү? Гайгүй дээ. Зарим нэг юм танал олдохгүй. За би одоо. Энэ нөгөө дуу чинь. Өнөөдөр сүүний 8-аач дэрсэнгүй. За, цаав. Ахыг урдаас ирэхээр би энэ захина. Уг нь ээж маань сууж, дуу сонсч л байвал болдог хүн л дээ. Халуун зунаар хар цай уулгаад. Уг нь сүйтэй байсан бол Ажилдаа түүртэй заримдаа би хоцорчих юм аа. Амралттай үед өнөө сүүн ирэхгүй. настай хүнд ч сүйтэй цайнаас өөр хэрэгтэй юм хаа бах те. Хэлээд яах. Би 37-ныхын жил дээр тогтсон ганц хүн л дээ. Ер нь би сүү зөөгөөд байвал яасан юм бэ? Манай ээж гэж нэг хүнд тусгалтын мөн болсон хүн байдаг шүү дээ. Сүү яах вэ? Ханаас ч олж болно. Манай хашаанаас нүүсэн айл гэхэд 2-3 үнэтэй юм чинь. Тэднийхээ сүү зөөгөөд иж болно шүү дээ. Тийм ээ. Болно сте. Ахыг чинь нэрвэл юм л. Ах удахгүй ирэх бах оо. Манай ах ирэх болгонд ол дандаа 9 үрлэг буудалд байрлалгүй. Тэр буудлын ямар гоё гэж санаа. Цул шил тойл болсон. Ястай гоё. Би нэг удаа тэнд очиж үзсэн юм аахгүй юу? 9 үрлэгөө тэр буудал чинь хаа байт юм? Аунах. Тархинд нь суусан надад 516 модоо. За, би майхан гүйдвэ. Одгоогдох майхангүй. Цагаан ураг чагамчгүй бодваа зөөх. Би мань хаашаа алга болчихсон юм. Аяр яачваа чунтаа. Чамаас босны ганцхан 8-нд яваад болоод л байна. 5 байтугай 10 хүүхэд хижээсэн чи болж байна. Үгүй чи энэ хамаг хашааныхны харал та. 2-3 давхар байшинтай болчихлоо. Хит машин тайж болчихлоо. Тэг чи өөрийгөө хараа. Үгүй нэг алхаад бүр шатаад ирдэг. Үгүй чи энэ хитэн хүүхдэд хижээж чадахгүй юм бол аваад яв. Тэр чигээрээ зайлаараа мэдв. Яасан бэ? Сайн уу миний хөө. Шаардчихаа юу? Таа. Шатчихсан. Шатахтаа бүр 2 сая шатчихсан. Нэг мод тостоо харж одооч л гэхэд 2-3 давхар байшинтай 4-5 машинтай болчиход байхад манай энэний байж байгааг л харалтаа. Үгүй ястаа нэг үйлс нь харахмаа шүү дээ. Намын их чи тайвшралтаа. Чи машина хувьцаад авсан шүү дээ. Чи удаан дипломоо хувьчлаад авах нь яасан чи? Чамд ч гэсэн зингэр авсан шүү дээ. Догд чи. Чи хүн юм байгаа үсттэй. Хин. Хороо яахаар юм алга байдаг байна. Чанэр бүр. Чи дугуй. Чи миний дуу харах юм уу чи зүгээр. Ингэж хүний багтав хангаж яддаг зүгээр. Юу за гэж чи. Та энийг түр авч юм да. Хидэ. Энэ мөн үү? Мо миний хөө. Алио нааш наваад ирээрээ. За. Миний хөө наад тавах шүү дээ. За алио. Мэ. Хүй тэр навчин тасалж болохгүй жоохон дээш. Тэр цаад навчин. Чамаг яаж дуудчих. Намайг ч тийм байж заа.
Оо, ээжээ. Миний хөрөг гээсэн үү? За яв, уулзъя. Хинтээ гальтайгаа Уулзаа. за аштай та төшөг болох юм бол муу ээжийн өчнө бодох дээ. Ээжид нэг юм хэлэх гээд байгаа юм да. Чунтгай. Манай чунтаж эмчи хойдож харин эмч шүү. Та тэгээд ачийн бодолтой. Номын ажил хийж байгаа үстэй. Зайлуул да. Олон хүүхдэд дарагдсан ядар сайн төлөөлээ. Манай монголчууд хийж чадахгүй ижиж хүүхэд гарах дуртай гин яана. Чунтгай. Өрөнд осон гинэ. Юу? Хинтээ. Бүр 2 сая. Компани бүс байгуулсан юм уу? Тэний нэр нь ямар сүртэй гэж? 5 тансаг. 5 тансгаа? Тийм ээ, тийм. Та тэр 5 хүүхдийн бодмоор юм да. Оо, нэрээ тэднийг чинь 5 хүүхдтэй билүү? Иш хөөрхидээ эвээ гэж. Яшка би явлаа. За та болоо маань хэлэхүр аа. Альвал та Аваалтаа тэгээд. өгөөдгөөчтэй яах гэдэг юм бэ? Булаагаад авахгүй юу? Маа. Альвээ. Өгөөдгөөчтэй. Ямар балиар юм бэ? Алив. Болячтэй. Болячтэй чи. Өөрөө аваалтаа. Миний нөхрийг амьд байхад чи гүлгшгэл амтан байсан шүү дээ. Гөлөг яаж чаддгийг чамд үзүүлээд өгье л дээ. Чи болоод яах гэдэг юм бэ? Яах гэдэг байгаа? Жижиг гүлэг хоцдог юм. Харин том нохоо бол хацдаг юм да. Охоо. Тэгдэг юм уу? Алив төлхөр өгöd. Альвээ. Хоцгоцготой. Албан татвар нуусныг чинь матаж уцвал яах вэ? Гарда. Өө, сарнаа. Орооч. Би сүү аваад ирлээ. Албан газар. Тэр тусмаа татварын албан дээр илүү дутуу юм зөөж болохгүй шүү дээ. Ээжүүдийн сэтгэлийг бодох хэрэгтэй. Миний ээж гэсэн. Ээж гэснээс өнөө үлгэрээ. Одоо үлгэр ярьдаг цаг биш. Гард багш та. Хоолндоо Оо, сайн хүн санаагаар ангид. За, далуугаа бүсгүй амрыг гэрий. та чи яа тач юм бэ? Ингээд та нөгөө тооцоо авчирсан уу? Баярлалаа, баяр дуустал. Ёстой нэг тавтай. Али ийшээ сууж. Үгүй дээ би яач юм. Түр сууж. Уучлаа. Одоо. Энэ хайрцагтай чихлээс нэг тэр ласт тагсаа хийх гэж. Баярлалаа. Бүсгүй. Өдрийн минь төргөж амрыг гэрээ. Энэ чи нэгийг авчих уу? Тэгээх. Хатон. Зүгээр. Яа. Ёстой зүрх зогсчихлаа. Татраа төлчгөө зогсвол зүгээрсэн. Маа хараа. За тэр тоглоомч яах. Хоёулаа Холливуд яв. Та тэр лүгээ өөрөө явж үз. Аа. Чи Маа хараа. гайгүй та. Чи өөрөө гуйгаад өөрөө гүйгээд нэрэнтэй. Тэгээ
Ой бацаанууд. Наа зэрлэгээ түргэн тулгаа. Ой, хоош. Чи битгий дээгүүр нь гიშгээд боош. За, түргэн хийцгээ. За, сайн байцгаана уу? Сайн байна. Оо. За, танайхын одоо эдний хашааг аваа юу? Үгүй ээ, эднийх манай хашааг авсан. Юу? Хитэ. Хагас саяараа. Хагас саяарэ? Хайрын ч хар хөрс. Би юм л бүтэн саяарч өгөхгүй байсан юм. Кино дуусаа. Конец фильм мэднэ. Танай хэд эдний ажил тусалж байгаа юм уу? Үгүй ээ, эднийд манай хэд зарцлагдаж байгаа юм. Бидэнд хэлчихгүй дээ. Та хэдийг ингэж хүний тоогоо өнгөөлөхтөөрэ тулаагүй юмсан да. Сарнаш ирсэлтэй. Хэд гурван төгрөг өгсөн хөр. Танай энэ хэдэд сарнагийн төрөвч юу л болоо ач та. Намайг амьд байхад та хэдийг ингэж хүний цараа харуулахгүй шүү. Шунта, чи тэгээ хэдий хэр зээл авсан юм? Тамтаггүй. 2 сая. Хөдөлгөөнтэйхэн аавын хөдөл өмгөөл идсэн чи дээ. Намаа. Наашир. Хой хүүхдүүдээ наашир. Хэдэн дүүнэрээс ингэж хүний цараа хар зарсан болохгүй шүү. Би аваад явна. Тэг бол тооцоогоо хийчихье. Энэ хашааны чинь үнэ. Энэ ногооны талбайд ажилласны чинь хөлөс. Хүй. Айлан голсонд Яриа дуус. Харин маргаашийн дотор нүүш. Яна. Хоолгүй болгочихж байгаа юм биш байгаа. Эжэн биш юм уу? маргаашийн хоолны тухай ярьж байгаа маа минийхөө. Иш, ари хүүхдүүдний өмнөөс. Өнөөдрийн хоол энэ биш юм уу? Өнөө ороо манайх руу нөгөөд очицгоо. Танай компани ч юу гэдэг үлээ дээ? 5 тансаг компани. 5 тансаг. Заава. 8 тансаг болгоод өгнөөхөө. Наагуурны ороо. За. Ари Ямар хүүхдүүд гоо. наваад. Ямар гоо. Ажил бүтсэн. 7 хоногтой. Багтаж ир. Энийгээ гүйцэд угаач. Хош, та түрийн байцаагч ирж явна. Намайг асуул. Байхгүй гэж хэлдэг юм шүү. За за. Сайн байна уу та? Сайн байна уу та? Юндунга гэртээ байгаа болов? Байхгүй, эзгүй байгаа. Хизээ ирэх юм бол Мөд ирэхгүй баха. 7-8 хоногоос энэ танай энэ барилга дуусах болоогүй л байна уу? амжаагүй л байна. За. Та манад ороод цай амсаад гахгүй мүү? За та би Юндунга ирэхээр нэг мөр орё доо. За баярлалаа. За баяр та. Сайн намигч? Сайн байна.
Юу тавдэ? Үгүй, үнээс үтэй. Гайгүй. Чунта. Өө. Нанаагаас аваад өгөөдөгтөө. Заах уу. За. Очиж. Баярлалаа намайг. За сайн уу да. Баярлалаа. Ирж байгаарай охин. Ороо. За сайн байна уу хүүхэн? За, чунтгаа юу гэж яванда? Ах нь хашаага зарчглаа л да. Баяшин савтай юм Үгүй. 3 тал хашаа 500 мянгаар өгчихлөө. уу? Гайгүй өгчлээ. Тэр их баян хүн л дээ. Хашааг минь биш. Хар шороогонд авчихлаа. Би тэгээд энэ хэдийнхаа хэдийн татвар төх. Татварын хуулинд чинь хувьцаа үнэцээс үндсэн орлого гэдэл Чунтгаа. Энэ удаа 10% та татвараа төлчих. ердөө 50 мянган. Тийм ээ. Би ч хамгийн хамдчих юм болов уу гэж айж байлаа шүү. 5 тансагч нь баяжаад ирэхийн цагт 5 саяар төлдөг болно шүү дээ. Хүүхээ 5 тансаг маань дэгжид дээшлэх болов. Дэгжид дээшлэнэ. Заавал дээшлэнэ. Санаа сайхан бол заяа сайхан гэдэг юм аа. Байна. Настаргу. Би гард байна. Танд тавьсан миний санал юу болж байгаа вэ? Шийхлээд сайн шалах. Дараа нь шийдье. Чунта! Хей Чунта! Гнаашраач. Хүн ирчээд байхад чи наатаа хаяач. Гачиш. Засан байна уу? Сайн байна. Бидний эрхэм туйш мөнгө. Сайн байна уу хөө? Сайн байна. Эхэнцгий чи хөө гэж 80 тоо гэж. 80 тоо. Сайн. Сайхан түш. Болцгоо. Орж болох уу? Ороо. Сайн байна уу? Суучих уу? За, суу. За баярлалаа. Та юу гэж явна? Би танайд нэг чухал мэдээлэл өгөх гэж явна. Хм. Энэ нэг компани орлогоо нуун дарагдуулаад байгаа юм. Би энд бичээд аваад ирсэн л дээ. За тэгэхээр энд албан татварын ерөнхий хуулийг маш ноцтойгоор зөрчсөн байгаа юм да. Бүр тэр тусмаа татвар төлөгчд хүлээлгэх хариуцлага гэдэг энэ зүйл ангид л хамаарагдаад байгаа юм. Тэгээ цааш нь. Энэ бол онцгой албан татварын хууль зүйчлэлээ заачсан зөрчлөлт. Юу нуус юм? Арх нуун дарагдуулсан юм. Хэдийн хэрэг? Барагцаал бол 2 сая. Аль компани хэн гэдэг эзэн юм? Янжин гэж хөөхөн байгаа. Би энд байна. Та байх нь яхав? Татвар чинь дутуу хаав. Энэ байна. Аль түрүү нийл ингэдэг байсан юм. Харин тий. Намайг хэлээгүй бол өгөхгүй байсан шүү. Уучлаарай. Та энэ хүүхэнд итгэж болохгүй шүү. Айхтар хүүхэн байна. Танайх чинь мэдээллийг худалдаж авдаг байхаа. Та явж яж болно. Би юу? Тийм ээ, та. За. Ямар их мөнгө өг. Мөнхийн авсан мөнгийг харсан бол чи яана. Ямар гэж? Би амьдралдаа $100 $10 барьж зүг амт ш. Буй тэр
Марлинд байгаа мөнгийг харсаар Доллар юм уу? Тэгэхгүй яах юм? Бүгдээр ингэ байна штэ. Тэгэхгүй л дураацсан байгаа юм. Хөлтөө хөдөлж яана тэр хоёр. Тоглооч. Хин бэ? Их ч байна шүү дээ. Их мөнгөтэй болчихор чинь аимхай болчих юм байна. Амьдрал ямар байна? Нэг иймэрхүү л байна та. Өө энийг тоолж цаг бараад яах нь үү? За яах вэ? Чумта. Цайд явъя. Цайд захад чинь ноолор нүднийг юмсан голдохоо. Мөнгө байвал юу ч олдно. Онамын эзэн чамайг ирж өрхийн цалингаа өгсөн шүү. Өрхий? Энэ зозгонууд хүртэл цалин битсэн байл. Ямар доогүй. Би өөрөө яваад цалингаа аваад ирье. За Тэгтэг. Сарнаа. Чиний өгсөн дууг сонсож сүүг уугаад ээжийн бие аваа шүү. Нэр сайхан дуу шүү. Сайхан сүү байна лээ. Хүшээ. Ээж баярлаад нөгөө эмчийг чинь баг гэрийнхээ хаянд буулгах төгсөн шүү дээ. Он тэмчээгүү. Тийм ээ. Хүшээ. Чи таньд юм уу? Банкны зээлч хүнийг өдрийн бодол шөнийн зүйдэл болгод юм байлээ. Тэгдэг үз. Сарнаа. Ах чинь явчихсан юм уу? Ах ээ. Явах суух нь баг миний орох гарахаас хурдан юм чи. 9 өрдөгтөл буух бах та. Тэгнэ үстэй. Уул нээж туслах санаатай. Тэ санаанаас таашгүй. Харин ах бол тусалж магадгүй. Нөгөө 9 өрлөгч заяо. Гаднаас нахад гахаан бүнз. Тэгтээ дотроо бурхны орол гэсэн үг. Бурхны орон гэснээр нөгөө лам ялаа. Лам уу? Умбин уу? Бурхны нутгаас Бурхны эрдэм дуусгаад гэртээ иржээ. Ээж нь хэдий дор орсон ч гэсэн миний хөө ээжийнхээ загсан хуруун чинээ Бурхныг авчир өгөө гэж асууж. Хүүн ээжийнхээ загсныг гэнэт санаж гэрээс гараад хаяаныхаа манааснаас чулуу авч хадаганд ороогоод өгч гинэ. За. сайн байна уу? Суугач. Ажил ямар байна? Өнгөрсөн 7 хоногт 2 машин ноолоор урагшаа гаргасан. Ноолуур нь яах? Тоос нь ямар байна? Манай хүүхдүүд түүж байгаа. Миний мөнгөөр худалдаж авчихад чиний хүүхдүүд Авчгаад бишээ эзэнтэн минь. Авахаас өмнө түүсээ. хараач хөш. Чунтад биш. Надад баймаар ихнэр санч. Би юу? Багшиг мөн баллон гэж байна. Алтан тариг компанид ногдох татварыг 50% өнгөрсөн. За тэгдэг. За баяртай. Сувдушка. Сувда уруулынхаа будгийг зөвхөлж. Уруулынхаа будгийг. За. Сайн байцгаана уу? Юунтэн. За. Манай байцааг шатсан юм болоо. Оо. Энийг танд. Баярлалаа. Зүгээр зүгээр. Таныг цэцэг үндэн гэдэг болсон байх. Тийм үү? Тэр чи бас. Гэхдээ тэгээд ардын намын анхны 7-гийн нэгийг чинь цэцэг чагдарч өг гэдэг байсан юм гээ. Аа. Тэр ч үнэхээр сайхан хүн байсан болохоор цэцэг чагдарж өгсөн байх. А тэгээд Харин таныг ч хутгаанууж цэцгээ барьдаг гэх юм. миний санаж. Та нарын бодож байх ч юм таарчт. Одоохондоо алга байна. Тоглосон юм ба. Би ч бас тоглосон юм да. Хөөе, уран байцааг чаачаа. Ажлын зураг авалт хийж байгаа. Хаа. Тэр нууцаа.
За ингэж боллоо. Дараагийнх нь цаашаа суучихгүй юу? Ахаад суучих. Тэнд хүн ашиг хийсэн. Мэ. Оо тэрч. Та үсээ засуулаач. Би энд хүн үдэж байна. Юу? Та зөндөө удаан суулаа штэ. Хар өглөөнөөс л хойш суулаа. Манай хүн үдээд газар биш. Энэ тийм ээ. Олиг өвчтэй юм шиг энийг нь суугаар. Үгүй танах чинь Манай эзэнтэй газар шүү. тэгвэл эзний чи ингэдэг юм. Манай эзнийг үү? Та эзэнтэй уулзах гэсэн юм уу? Аль эсвэл зураг авах гэсэн юм уу? Юу зураг? Уучлаарай. Жохи шаардаа. За хартай. Үсээ засуулсан бол засуулаач. За хөлөө. Дэш нөр. За жоо хажууд чи. За болж байна. За одоо энийг гэдэг. Авлаа шүү. Анхаараарай. Авлаа. За хөлөө энэ дээр тавьчих. Оо, гайхамшигтай. Тэгвэл одоо. Ингэ тавьчих. Оо. За. Жохи шүү. За авлаа. Тэсээгөө. Оо, байцаагч. Би яг тантай очиж уулзъя гэж бодож байсан. Сайн байна уу? Сайн. Танай өдрийн орлого 54950. За урна. Миний дүү ахасаа торгуул гэдэг шууд татвар авчих. Шот. Ахан танай мэдээлэгч болж янзын орлого оруулж л байсан да дөө минь. Харин тэр тусмаа та ойлгож шахаж шаардуулгүйгээр татвараа төлчихвэл яасан юм? Үнэд ороод исэн чинь үнэр орж исэн юм биш үү? Гэхдээ байцаагч хүлээж л да. Би Сайн уу чантрахаа? Сүү авдаг юм уу гээд? сайн байна уу? Нана. Намигч. Сайн уу намигч? Сүү авдаг юм уу? Ойр хавийн айл гэрэлчгээд одоо сүү илүүтгэе болсон. Оо. Яна намигч хүнд өгнөгээ амарчихсан. Хүнд өгнөгээ хэлчихсэн бол одоо яа. За. Цайгаа сүүлгэж яах юм бэ? Баярлалаа. Татвар төлөгчийн хууль бус ажиллагааг нуух, татварын орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахуул авах, мэдээллийн нууцыг задруулах, эрхийн хэтрүүлэх зэрэгээр албан үүргийн зохисоор биелүүлээгүй татварын байцаагчид хууль тогтоомжинд заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэнэ. За. Хуулинд ингэж заасан байгаа юм. Шалган байцаах хэлтсийнхэн уг зөрчлийг илрүүлж гарижийн тухай бидэнд мэдээлсэн. Миний бодлоор бол хууль зөрчиж өөрийн дураар албан татвар, бүр онцгой албан татварыг хувь хөнгөлөхийг завдсан. Нөхөр нь нас барчихсан болохоор тэгс юм л да. Би чиний сэтгэлийг ойлгож байна. Тэгтээ хуулинд хувийн догдол хамаардгүй шүү дээ. Чи бодолтой. Байшингаа зарсан хүнээс 10% татвар авдаг нь яаж байгаа юм чи? Олон хүүхдтэй хоёр л доо. Зээл аваад чадчихсан юм. Ер нь задарсан дургиж байхад ядарсан нь яахаа алдсан ядуун үнэн шүү. Төмөр нүртэй байдаг гэж би танад хичнээн хэлдэг юм. Энэ нөхөр тэрэгүүн хөлөөс арай доогуур. Эд хөрөнгөний хамгийн дээд шийтгэлийг хүлээлгэнэ. Сарын цалингийн 30%-ийг. Арайчтэй.
Дээр нь зэргийн нэмэгдлий. Тас. Баларч тийм ээ. Бидний баларх яах вэ? Цаан чи нэрээ өвдгнээсээ эмэг төгшөд тэтгэврийн мөнгийг авч чадахгүй байна. Эмлэг эм тариагаар дутагдж байна. Иймээс өнөө шин татварын бүх албад зөрчил ажиллагаагаа эхэлнэ. Энэ зовлон биш ээ найз. Ажил хийж байгаа хүн чинь алдалгүй яах вэ? Алдаанаас ч айсан юм алгал да. Нас дарга 9 өрлөгт үзлэгийг яагаад цааргалаад байна? Цаадах чинь мадаггүйдний хийж ижил хөдөлдөг хүн шүү дээ. Мадаггүйд нь хийчихэл байхад уу? Би өөрөө 5 тансагт үзлэг хийнэ. Чи босхын ч алхаж чадаагүй жиж. Бодлыг алхачихсан юм чинь. Надад нэг мэдээлэгч бай. Гэхдээ тэр амтан мэдээ зөөгöd байгаагаа мэдхгүй. Бид чинь үйлчлэх ёстой. Гэтэл чи тагнах юм? Цэцэгтэй гуйлах чин шиг ороо улсыг тагнах тандахч багтана. Гайтай. Би ч юм шиг өвгөн загнасан бол баярлах байсан. Гэтэл намайг дарга биш харилцагчид загнаад л. Загнахч гэжтэй. Бүр занаад болохоо боллоо. Шинэ ирсэн болохоор л тавьж байна. Шинээр ирсэн намайг хуучин хүн шиг судалчихсан байгааг нь яам гэж. Тэр байтга төрс өдрийг хүртэл мэдчихсэн байгаа юм чинь. Чи нэг үзтээ. Маа. Татварын байцаагч Урнагийн гар. Байна уу? Сайгүй яах вэ? Татчихсан татвартаа хахаж ихөх болоогүй байх уу чи? Байна уу? Байна. Юка босоо. Дэлгэр маяа. Ой. Би чамруу мөнгөний нэрва явууллаа шүү. Надад түрүү 7 хоногийн орлого байгаа шүү. Тийм ээ. Тэрнээсээ 5 саяыг бэлнээр өгч. Урдаас өндөг оруулж ирэх юм. Тийм их мөнгө. Муудсан өндөг байв шат штэ. Айлтгүй. Өөр хүнд өгөх юм. Та тэгээд мөнгөнийхөө манаа чи хизээ иргэх гэж байна да. Удахгүй хүссэн юм үзүүгээр татна. Хөөши. За, ноолорын айран бэлнэ үү? Бэлэн хоо бэлэн. Яашгүй дээ. Али? Хөшөөгөө хордлохгүй бол ингэж ихсээр адил цаг болохоор юм шүү. Миний үг арай ядраагүй үсттэй. Би яах вэ хөө энэ муу хэдэн зулцэг минь Ядарч байж баяждаг юм ах. баяжх яах вэ? Өнөө Татвар яах вэ? Өрийг чинь төлсөөр байгаад л сая хүрэхгүй юм л гар дээр үлдэж байна. Сая. Энэ их мөнгө шүү. Ногоо хороо аваад томсоо бай шүү. Ноолор хураахад багтаад байгаа юм. Соо гэж. Ой. Яах вэ? Хоос на хаалгаа. Хэмбэ? Хараанаас бичгээр нь чалгаж авнаа. За чамдгаа. 5 тансаг компанийн дэвжиж байна уу? Хөдлөөч хурдан хийгээч. Гайгүй Яасан залхуу новчнууд бай та нар. Хөөй! Танах татвар яагаад төлөхгүй вэ? Наад нэг тэнийг юм чинь хашаа байшингаа зарчхаа татварын мөнгөд төлсөн байх чинь үлээ. Надад хитэн шуудаа ноосноос өөр юу ч алга байна. Хэрвээ даадаг юм бол шуудааж аваад явж үздүү минь. Наад амаа. Тэгээд энэ тоонос авах. Химэжээдгий. Та хэлж олсон ба. Тоон хүрхгүй. За тэгвэл энэ дугаа бүх ноосыг чинь нарийн тоолж хэмжиж үзнэ. Дараа татвар төлөхөд чинь ч хэлбэр. Энд чи юу гэсэн үг вэ? Нэгжлэг болж гэнэ үү? Үзлэг болж гэнэ үү? Үзлэг. Үзлэг юм болоод үгэнд минь үнэмшч үз. Та энийг
хэмжүүл шалгуулах хэрэгтэй юм байна. Хүй. Нэгжлэг юм бол прокурорын зөвшөөрлийг аваад ирэлтэй. Харж байгаа үсттэй. Нүдэн дээр чи хэлэл байна. Одоо явцгаа. Наадхаа бошуу хийгээч. Хин. Хаалгуудад төвчгэж яадгийг. Нохоогоо тавиач. Сайн уу. Таван тансагч нь дэгж дээшилж байна уу? Тунч гайгүй дэх. Өдөртөө татварыг өгье. 286 мянгач Болно үсттэй хөө. Болж л байна. Ахууч дэгж дээшилж явах шүү дээ. авгагаас нууж байгаа ухаантай. Номин өгөхгүй санаатай. Дараа нь уулын бугчгүй, унсан бугчгүй хамуулна гэсэн үг үстэй хөө. Чи тэгээд үнэ хэзээ шилжүүлэх гэж байна? Өнөөдөр. Өнөөдрий. Юук бас заалагсан бол яагүй шүү дээ. Чи тэгвэл буудлаа нээхнэд. Энэ бол чамд ямарч падгүй хэрэг. Тийм би. Би юу хийхээ мэднэ. Зэгтэй шаргаагч. Зэгтэй байх гэж. Удахтай гэж сая их нэг битсэн. Зузаац юм шүү. Нэг битсэн. Зузаадаж байна. За болоод. Энийг өөрийн дундаа. Шаран болон. Байна. Настар голоохондоо алга байна. Говь компанид найдвартай татвар төлөгчийн гэрчлэгээ гардуулахаар байсан. Говьч төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг юм л да. Тийм ээ. Тийм мөн байна. Та шаардлагатай бол дахиад яриараа. За, задооч. Өглөөний минь. Минь. Яа. Чек. Юу? Гороо. Хөөе. Манай уранд менчилгээ ирж. Татварын байцаагч урнаа таны гарт. Энэ юу вэ? Чи харилцагчд үйлчлэх ёстой. За ухаарсан. Яг мөн. Байна уу? Байна уу хэн бэ? Байна. Татварын байцаагч гард сонсч байна. Би Янжин байна. Би хүний мод дурлж байгаа юм биш шүү. Би өчигдөр Юндан захиралтай 8 хийлээ. 100 авдар арх авч байгааг бодоход тэдний 9 өрлөг буудлаа нээх гэж байгаа юм шиг байна лээ. Миний нөхөр та нараас дугтаж яваад амиа алдсан. Энэ алдааг дахин давтах үедээ гэсэнтэй л би ингэж ярьж байна. Ура!
ойлгодог юм байна шүү дээ. Ойлгодгүй яах юм бэ? Гэлгүй яах вэ? Татвараа нууж байсан хүмүүс татвараа хавтарч ажиллаж байна шүү дээ. Ямар вэ та? Йоо. Хөөш. Тэмдэглэх юм шүү. Тэмдэглэхтэй. Урнаагийнхаа төрсөн өдрөөр тэмдэглэх хэрэгтэй. Зүйтэй. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ ёсөрлөг бодлоо мөн үү? Муу. Бид үзлэг хийнэ. Юундан байхгүй. Би сайн мэдэхгүй. Та байхад болно. Энэ удаас татварын албанаас яваа гинэ. Сан хүүгийнхээ баримтыг манай байцаагч шалгуул. Та бодлоо үзүүлэхгүй юу? Нууцаар ингэж үйл ажиллагаа явуулж болдго юм уу? Та мэрэгчлийн нягтлан хүний хувьд юу гэж бодож байна? Юунд хайдчих? Мэдэхгүй. Та юундын очтой газрыг мэднэ үстэй. Тэр ч ястай мэдэхгүй юм байна. За энэ. Танайх өдөрт ямар орлоготой байдаг юм бэ? Мэдэхгүй. Энэ орхоногт ямар үнэтэй? Мэдэхгүй. Та ядаж юундын очтой газрыг мэдмээр те. Та манай хүмүүсд зааж өг. Танад 17 сая төгрөгийн зөрчил илэрдэг. Ноогдуулсан торгуулийг маргааш төсвийн дансанд оруул. Энэ айлтал ирээд байх шиг байгаа юм да. Та энд байж. Ирэн 6 хонд гол баримттай бодлогод урдрааны үйлчлэл ямагай бодоо үйлчлэл. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн. Та нар хэнтэй уулзах нь? Тантай уулзъя. Болох уу? Бид Сүхбаатар дүүргийн татварын газраас явж байна. Уучлаарай. Юндунгоо хайцсан. Энэ дэлгэрмаагийнх гэдэг айл. Дэлгэрмаа гэх гинэ. Сахалтай байж. Одоо сахлах хүссэн байна уу? Та сахлыг хулж өгдөг юм биш үү? Арайч. Сахал усах нь байтугай. Татвараас зугтсан орлогыг нь та нуун дарагдуулдаг юм биш үү? Та онгоолгох уу? Аль эсвэл бид нэр онгоолгох уу? Ингэж гүтгэж болж байгаа юм уу? Алив төлөхөөрэй. Үтгэх хүшээ. Бид нар нэгж хэрэгтэй улс шүү. Төлөхөөрэй. Алив. Тавран готгоч. Та нөгөө бууны татварын талаар ярьж байна уу? Ах минь, яалаа гэж таны бог татвараас чөлөөлөх үү? За би тань тайлбарлаад өгье. Нэгдүгээр таны тэр бууч нь юм боо биш. Спортын боо биш. Тэгэхээр татвараас чөлөөлөх болохгүй. Та ойлгов уу? Айшиг. Хөөш. Бооны тухай яриад байна. Энэ лав цэгийн газар байх. Байцчи. Нэг хөөрхөн бооны тухай яриад байна. Хөөрхөн охин гинэ. Бууны тухай ярьж байгаа бол нэг л сэжигтэй. Яг юу тэрвэ? Аль өндөр биш үү? Мамхаа. Мөө. Та чинь байдаг нь чи чинь татварын байцаагч хүү мөн билүү? Мөн. За тэгвэл ирээдээ ажиорой.
Манай 7 буудал гадна талаасаа шавардаагүй цорчид буудал байх юм аа. Дотроо бол янганы газар л гэсэн. Даамаа. Нэг дотор хүн байлж байгаа. Тэгээд бас марал авгын гүйдэл дасархаа байсан. Тэр авгаа яаж ч мэдэх хүндээ. Гэхдээ бас тэгээд чон тэмчийг хаяандаа буулгасан гэж байгаа. Муу окно худтаас сийхгүй дээ. Үнэн. Ихэн түншээ. Оо. Зэ. Гайл дээр саатуулсан бай. Танахаар юу гэдэг вүлээ? Алтан хошуу хөргөө гэж юу? Танай тэр юундын чинь байрс хийгээд цэцэгвэрээ татварын ноёдуулаг үгээд байх юм. Энэ ч юу гэж ойлгох харах вэ? Уул нь юм үзээгүй хөрөнгөж амжаагүй амтан. Уутай ирхүүж хөгмөргүй юм да. Татварын ноёдын угаатас та бүхэн хос илүү байвлаа. Тийм ч юм уу? Надтай тэрсэлсэн хүн тагшаан твэд хоцордгин да. Энийг юунд тойры хэн гүрчөөрөө мэд. Ээж! Таачтай! Таачтай! Тоо. Чам шиг олдмортой мантай. Юу? Хүн ирээсэн гарч хаяанаас атгсан гарын чинээ чулуу болж хатганд эндгэн боожээ. Тэгээд ээжтэй лахсаас залсан бурхан багш шүү гэж хэлсэн гэдэг. Ээж нь хөтлөн үнэмшин нүд энтлээ шүтж гинэ. Ээжийг нь чулуу дэрлүүлж ирээ. Орой ганцаар утсан хуурга мүйжиг голгүй хуурлаа та гэж гиншин хатганд боосон чулуугаан задлал хэдүүн бурхан багш болсон байсан гэдэг. Гард. Дарга. Миний тавьсан асуудал юу болж байгаа вэ? Чи нааш суугач. За тэгээд сони юу вэ энэ? Таны дайжигнах яах вэ? Бидний хөдөл зөксөр байтал хамаг ноолуур гадагшаагаар дуусна. Хайцсан тасгалын охтууд ямар учиртай юм? Би яа үнэлэгчтэл үз. Дотор тал нь тийм гялцал юм уу? Юм Улаанбаатар, юм Баян гол Ямар зочд бай. та битэрс бусд нь л. Тайшир тахо. Энэ гали мэдээс. Ард машина олорыг гайл дээр саатуулсан бол та юм шиг байна. Хөөе. Өнөө хөнгөн тэргээ яасан бол? Гүнийг баян амгайл тэрнийг ахаж яваа юм аа. Баяна чатад. Ядуу айлын баян ихнэр. Тэр намын чинь
ноолоор орхиод наашаа ирсэн. Дарга тэгвэл номин ирэхээс өмнө үзлэгээ эхлэх юмсан. Гард юм. Чи битгий уурлаа та. Тэгвэл За. Ороо. За, баяр хүргэе. Чихтэй үед бүр хүнд олох юм байлээ шүү дээ. Тийм. за одоо хөргөн шүү. Татаад авлаа. За сайн байцгаана уу. Махинаас байна. Энэ юу жишээ? Энэс цааш зөндөө би. Чи одоо унаачих юм да. Али нааш навэдрэ. За энэ ч одоо юу гэдэг компани вүлээ? Харин та нар чинь юу улс вүлээ? Танихгүй байгаа юм уу? Татварын албаныхан. Чамаас асуугаагүй байна. Биеийн байцаалтыг үзүүлчихгүй юу? Би дүүргийн татварын албаны хэлтсийн дарга. Энэ хүн эдийн засгийн цагдаагийн албанаас явж байгаа юм. Манайха 5 танцэг компани. Та гэрчлэгээ үзүүлчихгүй юу? Чунта. Яваад аваад ирээч. За. Арай доотлаа. Энэ талбаны явуулж юу вэ? Хомрогонд хоёр хөгшөө авын заларч юм биш үү? Зам уу юу? Маа. Компани эзэн Чунт. Энэ хүнэлтэд зайлвал. Та улсын татварын ерөнхий хуулийг зөрчсөн учраас та бүгдийн үйл ажиллагааг зогсоолоо. Тэгжлэг хийх прокурорын зөвшөөрөл нь энэ байна. Өгчөө. Танай компани нэр дээр татваргүй валют оруулаж, татваргүй ноос гаргаж байна шүү дээ. Танай тэр зочин хаа вэ? Ямар зочин? Зуучлагч нь хаа вэ? Юун зуучлагч? За Чунт вэ? Та бидэнтэй хамт явна. Миний хөө. Урсгал ус харсан хүн уйддаггүй юм гэсэн шүү. Уйдагч завгүй болов юм аа. Баярлагч завгүй үе бас байдаг л. Хөршийн өгсчүүд тэтгэврийн хэдийг маань өгдөгвэ гэд халуун зунаар харцаа оочод суухтана. Би л буруутай юм шиг санагдах юм яа. Мэргэжлийн өвчнөд. Хөөе залуушаа зураг авахгүйдаач бүргэдтэй бод 1000 төгрөг, бүргэдгүй бол 500 төгрөг. Хөөш. Хоёулаа энэ бүргэдтэй зураг авахулчих. Яах юм бэ? Өвчин ч гэжтэй. Эрүү өвдгөн нийлсэн хөрхийс
Тостаас хэдэн зуутаан тас атгаад явж байх нь бас ч сайхан шүү. Тэтгэврийн гэж. Чи бид хоёрыг л өгчгсөн юм шиг санахын яа. Би чи авч өгөхөөсөө илүү тавьж туудаг байцаагч болох юм шиг байна. Орхоо. Өрсөн өдрий хадуу минди төзэгви чамда өргөе. Амарч ирж байна. Ураа чи суул да. Цаа охин шүү. Хэн бэ нөгөө цэцгийн нэртэй хүн чинь вансан бүрөө лөө. Сарнаа юу? Сарнаа. Сарнаа. Тамбано. Анитси боодог хариуцсан тоодог шагдар. Би таныг Эндээс намайг хөөгнөд амддаггүй шүү дээ. Хариуцснаа л хариуцъя. Нэттэй гүйцэтгэе. Танил. Манай уран. Таньнаа. Нэ. Нөгөө хуурцагч. Тийм л дээ. Их баярлалаа. Зүгээрээ. Ой. Хөөгнөд боодог байна бооцгоо чи шахалаа шүү дээ. Аяа. За, ажоо. Наашин. Явцгаая да. Ажоо. Одесын дэше суугараа. Браво, браво. Яа, урна байцаагчтай улам олон өндгөлхийн бурамтай яруудыг өргөн барья гэж бодож байгаа. За, бүрсэн өдрийнхөө ядууг та түшээрэй. Баяр хүргэе. Браво! Тэтгэдэг өөрөө аваарай. Надад өгөөе. Таа тийм байна. Өгөө би өрөө. Яа. Үш. Гүч юу зүсвэ? Харин тий. Юу вэ? Хой. Урна. Хой, урна. Урна. Хоёрдугаар намаас чонтыг. Та доторын байцаагч гардтай хамаатна уу? Үгүй. Хүүхдийг оруул. Аваа. Миний хөө ихөл хийдэ. За тоо миний хөө цаа. За тоо миний. Аага сансан юм уу? За тоо миний хөө. Одоо ингээ харий заяа. Миний хөө. За яа. За одоо харий да. За битгүүлээ миний хөө битгүүл. Чимээг. Өөлдгөө штэ. За.
Баярлалаа хаа. Би үнний төлөө бишгүй л нэг гүйс юмсан. Чонтгой хүртэл намайг таньсангүй дээ. Эллигдэхийн замланг таньж ядахаар эвиндэн тэрх эчиминэ Ользихэтэ үлэн чамнат Олин буй айнат намаар артлада Тэнгэрт хайсанч түрээд сүгсэн харин үлтинда Учирхийн хорвог таньж ядахаар өөртөө нөмөрдөх минь Orma uzraq udun çamdas Urtin doğun haydat Nakta uçırlada Hürmen tahilat Kunnen ahdı sanç Kuben gisten Harın uçtinda Зүрхэнд чинь бүхнээс архан чиход зүчигтэдийн ханяави болохоор мэрэг тохоргийн аттай хүмүүнийг мэдэр таньж болдгүй арчгүй юмда Hayat arasında tihe Ağlar bıtığı Sesirin tersine Ağlar hayat arasında tihe Ağlar bıtığı Sesirin